Зохиолч хөх толбот дээд төмөр очир. Алдагдсан шүтэн. Төвөгчлсөн тууж. 2 дугаар хэсэг. Заяин хүрээнээс дайчин өнгийн хүрээ хүртлэх өртөө улааны зам луугны хүрээ дайран далдын даваагаар давж өөлдийн хийдийг дайран өнгөрөх бөлгөө. Олны хөлд дарагдсан тэргүүр замаар төрийн алба залгуулах ноёд түшмэл бачин мэдээ занг хүргэх жишүүл элчис бошго зарлгууд сэлэнгийн сав газраас амуу будаа тээвэрлэх жинчид үүргийн худалдаачин зангууд цэрэг цуух эргэл мөргөлчд гээд түмэн амтан нааш цааш хөлхөн. Энэ хүү далдын давааны оройд өнчин ганц мод байх бөгөөд норчин жамб хайрхны бэлээр хоорондоо хол зайтай ургасан шилтэс моддыг бөөгийн мод хэмээн. Бөөгийн моддын хооронд гүйдэл гүйдэг, дайрлага дайрдаг гэж нодгийнхан ихэд эмээн. Орцог ургасан шанш моднуудыг хорчиг зайран захирдаг гэх ам дамжсан яриа бий тул сүсгтэй хүмүүс зайранд өргөл барьц өгч гай барцтаас холдуулах засал дом хийлэх гэж шавах болжээ. Хорчиг зайран догшин ширүүн зан авиртай. Өөртөө тэрсэлдсэн хэнийг ч болов гай түүтгэрт унгаж чадна хэмээн ханхалзах тул зайранд тал тохой татах хүмүүс олширчээ. Тэр хэрээр зайрангийн ааш зан хувирч гэм зэмгүй хүмүүсийг өчүүхэн шалтгаар талимдуулан занж зөвхөх нь ихсэж өөрийн дур зоргоор авирлах болсныг өгүүлэх юм. Дан шиг зайран гэж зартай цуутай хүний ганц хөө удам дамжсан бөө учраас түүний хүч чадалд эргэлзэх юу вэ? Гэхдээ учир мэдэх хүмүүсийн яриагаар бол мань хорчгийг дан шиг зайрангийн эхнэрийн гэдсэнд ирсэн дагвар хүүхэд гэлцэн. Дан шиг зайрангийн төрсөн ганц охин нь 10 гаруй насандаа дайрлагад өртөж өөд болжээ. Хорчиг дүү охиноо хорлсон байж магадгүй гэсэн шовр шүвэр яриа гарсан аж. Энэ нь түүний хэнийг ч хорлож хөнөөж мэдэх зэрлэг догшин зан авираас үүдсэн хэрэг байлаа. Сүүлийн үед бөөгийн модны зам дагуу шөнө өрөө явсан хятад доншуур наймаачид тэнгэрт нэргүүлж өгсөн явдал мэрсэр гарах болжээ. Тэдгээр хорлогдсон хүмүүс бүгд зулайн цоорч өгсөн нь бөөгийн модны дайрлага хорлол гэдэгт хүмүүс батнот итгэх болов. Монгол хүн бус хятад зангууд худалдаачид хорлогдоод байгаа нь харин хүмүүсийг газар орны лус савдаг таалахгүй гисгэн шийтгсэн нь тэр визээ гэж хэлэлцэн. Хятад захирагч баг зэрэг дагуулan ирж хэргийн учрыг олохоор бөөгийн мод хаваар хэдэн өдөр эргэлдэн ойр хавийн хүмүүсээс асууж сурсан боловч ямар нэг сэжиг таамаг олсонгүй буцав. Үүний дараахан бүрч бодлаантай хэрэг мандлаа. Засагтхан аймагт хэрэг зарга шүүгээд даян дээрх орхоор бараавлагчдын хамт явж байсан ман жамбны төлөөний түшмэл бөөгийн модны хөлд хоноглов гин. Шөн дунд тэнгэр сүртэй дуугаран жин таш хийтэл аянга буун ширүүн адар зодгожээ. Манж түшмэл бараавлагчдынхоо хамт тэнгэрт нэрвүүлж газарчилж явсан өртөөний улаач ганцаар амьд үлдсэн байна. Тэр улаач ширүүн бороо хүчтэй салхи аянгийн дуунаас цочиж үргэн аргамжаа уяагаа тасдан зуларсан мордынхон араас хөөцөлдөн явсаар арайхийн барьж аваад эргэж ирэхэд нь ийм явдал болсон байжээ. Хамгийн хачирхалтай нь амьс үйдсэн хүмүүс бүгд зулайн цоорч өгсөн байв. Сайн ноён хан аймгийн тамгын газраас төлөөний түшмэд члэн толгой дох
Манж цэргийн хуарангаас мөн тэдний төлөөний түшмэл зэрэг хүмүүс хоёр талаас цуглан хэргийн учрыг олохоор сэжиг таамаг хэлэлцэн ойр хавийн хүмүүсийг шүүхэд далтаар нутгалдаг хорчиг зайран гэгч бөөгийн модыг захирдаг дургуйг нь хүргэсэн хэнийгч болов хорлол дайрлагад өртүүлдэг гэсэн ярианаас улбаалan түүнийг барьж цэргийн хүрээний нүхэн шоронд хашаалж эрүү шүүлт тулган байцаасан боловч хэрэг хүлээсэнгүй. Удалгүй Улястан амбны заргач манж түшмэл хүрэлцэн ирэв. Тусгайлан залсан өргөөнд хорчиг зайранг оруулж ирэхэд гэрийн хойморт хянган хамартай, хов шар царайтай, өндөр янхгар ихэмсэг байрын манж түшмэл заларч гэрийн хоёр талаараа ямбны хувцастай хэлхгэр хар хүрэмтэй түшмэд зээглэн суусан нь сэг зэмдэр овоорсон тас шувууд аятай жихүүдэс төрмажээ. Дуугараг хүрээтэй шилнийхээ дээгүр өлөн цөөвөр чоны нүдээр цоо ширтэх ямаан сахалтай ов тов цоохор нүүртэй манж түшмэл төрүүлэн ам нээж. Мөчүүхэн боол чи Тэнгэрийг тэтгсэн хааны элчит түшмэлийг албадуудынх нь хамт хороосон нүгэлт ялаа хягаад хүлээхгүй байна. Бөөгийн модыг захирч өс сансан хүмүүсээ дайрлага хорлолд өртүүлдгийг чинь бид мэд сайн. Тиймээс чамд булдах зам үгүй гэж зандрахад хар хөлсөн цовж хамаг биеийн шилгэлэх хорчиг. Эзэн дээдс минь өршөөж хайрл. Өчүүхэн боол надад бөөгийн онгод эрдэм чадал үгүй. Дуулбас нүдхээс өөр чадах зүйл үгүй. Ол зашиг олох гэсэн хомхой шунаг зангаасаа болж сайн эцгийн нэрд дулдуйдан онгодтой бөө мэтэр ард олныг хуурсан гим нүгэлтэй билээ. Та бүхэн намайг шалгаж сорж үзэж болно гэж нүдэ эргэлдүүлэн хэлв. Энэ үгийг анхааралтай чагнаж суусан заргаж түшмэл гараараа догход хатавчин зогсож байсан хоёр хуйг хорчиг бөөг сэрэлзүүлэн өргөөд авч гарав. Манж түшмэл тохой хэрийн урт гуйлан гаансандаа тамхи нэрж утааг нь гүнзгий сорон хэсэг бодлогошрон сууснаа. Шимэн сахлаан шуптарч гэр доторхыг тойруулан харж энэ мо боолыг бөөгийн онгодтой эсхийг хэрхэн сорж үзэх вэ гэв. Баруун талд сууж байсан сайн ноён хан аймгийн тамгын түшмэл чүлтэм тайж манж түшмэлийн зүг мэхийн яслаад. Надад нэг айлтгал байна. Даян дээрхээс чадалтай бөө залж авчран онгодтой эсхийг тэнсэн үзэж болох юм гэв. Бусд нь сайшаах маягтай толгой догход заргаж түшмэл. Бөөхө элчид давталгаж даян дээрхээс чадалтай бөө олж ир гэж зарлигдв. Даян дээрх рүү давталгасан бөөхө элчид 7 хоногийн дараа хүч чадал нь хэдийдсэн бөө гэж халах даяар алдаршсан ловсон зайранг залж авчирлаа. Ловсон зайран бөөлж үзээд хорчгийг бөөгийн онгодгүй юм байна. Бөө биш гэв. Хорчиг зайранг дахин байцааж эхлэв. Заргаж түшмэл гараасаа салгадаггүй урт гаансаа сорж утааг нь манруулан сууна. Зайранг ховсдох мэт цоо ширтэж гаансныхаа бурзангаар эрүүгэн үрчин сууснаа. Бөө нар зайлм их тайм хорон санаатай хүмүүс. Тэр даян дээр хим бөө төөргдүүлэх гэж худал хэлсэн ч байж мэднэ. Шовоо тэнгэрт мөргүй
загас усанд мөргүй гэдэгч. Тэнгэрт тэтгэгдсэн хааны элчийн амь насыг хөнөөсөн явдлын учрыг олж заавал шийтгэх ёстой. Хорон санаат ховдог шун хай чамайг хөвчлөн хороож махыг чинь түмэн хэсэг тасчин хайж ясыг чинь хэмхчих болно гэж хашгичин хэлээд нударгаараа хирээ навшаад өндийв. Цэлмэг тэнгэрээс аянга буух мэт гэнтийн аимшигт цаадсансан хорчиг хар хөлсөн цовон дагчтал чичирч нүд нь улаанаар эргэлдэн төмөр дөнгөө харжигнуулан өвдөглөн урагшилж эрхэм дээдэс минь би бүх үннийг өчсөв. Өөлдийн хүрээнийхэн жинхэнэ эрдэм чадалтай ховлгаан шидтэй хүмүүс. Өөлдийн хүрээнд алтан зөө бурхныг залснаас хойш сүсэгтэн олон тийш цувах болж миний ашиг орлого багассан билээ. Үүнд миний өш хонзон буцалж өнгөрсөн жил өөрийн зарцаг гомбод арга заан өгч алтан зөө бурхныг хулгайлуулсан юм. Гэтэл зарцаг гомбыг нэгэн жигэр дуут шувуу даган салахгүй байсан гин. Замд нь сэгсгэр үстэй хүмүүн бус амтан таарч морийн цулбуурдан алтан зөө бурхныг булан авахаар тэмцэлдэжээ. Тэр ухаангүй шахам давхиж ирсэн. Түүнээс хойш гомб үлэг өвчин тусч хэвтрээсээ босч чадхан болсон. Шөнө бүр манай гэрийн гадаа уйл шувуу үзлийн муухай дуугаар хүүглэн цочоож миний бие альбин чөтгөрт хөөгдөж байна гэж сар шахам хар дарж зүүдлэн хоол хошноос гарч өдөр нь сэтгэл амрахгүй шөнө нь нойр хүрэхгүй зүдэрхийн туйлыг үзэв. Манай хотонд аянга бууж үхэр мал ойглон хар түүдэг болсон. Дараах нь хоттой хонь руу галзуу чон дайрч хонь ямааг минь үлэмж ихээр сүйтгэв. Гайтай хөөтэй бурхнаас бушуухан салахын түүс болж зарц данаад хийдийн хэрэм давуулж хай гэж хэлсэн. Данаа бодонтын гол гатлаад явж байтал гинт уйл шувуу морных нь хөлдөөс босон цочоож номхон морин бусган унгаж бурхнаа хээр хаяв хэмээсээр явган нүцгэн гүйж ирсэн. Өөлдүүд манж нарыг үзэн яддаг цусан өшөөтэй хүмүүс. Саяхан манж төшмөл албадуудтайгаа тэнгэрт нэргүүлэхийн өмнө өөлдийн хүрээний лам хуургууд норчин чамп хайрхныг дахин бороо хур үлэмж ихээр оруулсан билээ. Энэ лав тэдний хийсэн хэрэг биз гэд намжлан мөргөв. Гэр дотор ялаа нисэх дуулдам агчиг ажин түжин болов. Заргаж төшмөлөө гаансаараа эрвгэн тулан бодол болж сууснаа царай нь ховсхийн. Наад задарсан боолынхоо мал хөрөнгө хонтлыг цөлбөн хурааж 50 банздан хөөж явуул. Боогийн ховц хэрэглэл онгод сахиусыг хураан авч шатаан устдаг гэж ууртай хэлв. Орсон буур шиг ханхалзж байдаг бөө шалдаан буун дагжин чичирч шүдэх хавжган сууснаа энэ үгийг сонсоод тухаараа түсхийд л шал мөргөв. Заргаж төшмөл гаансaan түрээндээ совдон бослоо. Торомжоо ихтэй хэргийг хэрхэн шийдэхээ бодож нуруугаан үрэн хавигнан хойлохно. Тэнгэр нэмийн зөгөн халуун ноёлж байв. Жилэн толгойн цэргийн хошоос манж Монгол холилдсон түшмэд цэргийн ноёд баг цэргээр хүрээлүүлэн өөлдийн хийдийн зүг ларжаатай хөдлөв. Манж түшмэл өөлдийн хүрээг шалган байцаах мэдээг сэм элчээс сонссон цоржлом балдан шүтэн сахигч өлзийг дуудаж манж түшмэл манай хүрээнээс сураг авах гин. Чи
Хааны шүтэн Алтан зуу бурхныг аваад шадар нөхдийн хамт бүхэн шарын нуруунд оч. Зам гудаст хүн хар тааран хамаан хурч явна гэвэл өөлдийн овоог тахин гээрээ. Намайг чимээ оруултал дэндэн бүгж бай гэд морин богцтой хүнд зүйл Алтан зуу бурхны хамт үлзийд өгөв. Хааныг тэнгэрт хальсны дараа заг байдрагийн голоос 2 мөргөлчин ирж энэхүү морин богцтой эд зүйлийг мөнгөн гуутай сахиусны хамт цоржламд үлдээсэн гэдэг. Мөнгөн гуутай сахиусны арын тагийг нээж үзэхэд хааны шүтэнийг Алтан зуу бурхны дэргэд чандлан хадгал. Богцыг өөрөө задрах хүртэл нээж үзэж болохгүй. Жилд 1 удаа шалгаж бай. Дуваа сохрын хон гэсэн бичээс гарч иржээ. Тиймээс бат бөх ойдолтой ширэн богцонд юу байгааг хэнч үл мэдэх билээ. Өлзий итгэл хүмүүсээ дагуулan үдшийн гэгээ тасарч харав бүрий болох үеэр хийдийн хэрмээс гарч явав. Өмнө зүгээс хон хэрээд сүргэлэн хийдийн хэрмэн дээр нэвсэлдэн бууж чанга дуугаар гуаагчхад өрүүн эрт хүрд эргүүлж явсан гисгүй лам цочин зэвүрхэж муу совин татлаа. Үдийн хойхон улаастан амбны заргаж түшмэл члэн толгойн манж цэргийн хуарангийн ноёд түшмдийг дагуулan өөлдийн хүрээнд ларжаатай хурч ирв. Номт дэвл асаасан цорж лам балдан тэргүүт хийдийн хувргууд угтан тосч зочны гэрт өрөв. Заргаж түшмэл алдан үстэй болор хөөргөөр тамхилж газар орны байдал зуншлаг зэрэг хэр байгаа зэрэг ойр зуурын зүйл асуув. Гуйлан гаансаа ойр ойрхон зэтгэн нэрж царайгаан төв болгон гол ярианда орохоор зэхнэ. Тэрээр гаансаа нэрж янлуутай хар тамхиан татах үедээ нэн их тайвширлыг олж ухаан санаа нь сэргэн цэцэн мэргэн болж аливаа хэргийг мадаггүй шийддэг гэдэгтээ бүрэн итгэлтэй бөлгөө. Заргаж түшмэл тамхиан ашлан сорох зуур. Ойлдууд чонон зөрхтэй хүмүүс. Ширүүлэх аваас улам ярдаглах амуй. Арга ивэр ирхшээж хэрэг хүлээлгэх нь зохилтой гэж цээжний хонжоо хийгээд танай нутагт дайрлагад өртсөн эзэн хааны албадуудын ам сүйдсэн хэргийг мөшгөж явна. Үүнээс өмнө хэд хэдэн хятад хүн дайрлагад өртөн сүйдсэн тухай сонслоо. Ягаад чухам Монгол хүн бус манж хятад хүн дайрлагад өртөөд байгаагийн учрыг цорж лам та хэлж өгнө үү гэж тулган асуув. Энэ нь та нарын хийсэн хэрэг үсттэй гэснээс ялгаагүй асуулт байв. Цорж лам хөв хөөргнөөс хамрын тамхи чимхэн татах зуур. Жаа дээд өршөөлт зонхбын шажин хамаг амтныг энэрэн нэгүүлсэх тусын тулд буян цуглуулах сургалтай билээ. Хизээний цагт шажин номын сургалд сэтгэлдэн хэр тусгаж хилэнц хийхийг цээрэлдэг амин андгаар буй. Энэ учрыг халах зайран хорчгоос асуувал зохилтой гэж тайван хариулав. Заргаж түшмэл энэ муу өөлдийн зулбсах өвчг алдахгүй хоржооноо тавихгүй нэ гэж зэвүрхэн бодоод угсрам хийхээр шийдэж бид халах зайранг байцаан шалгаж үзэв. Тэр ноёдны жил танай бурхныг хулгайлсан гэм нүглэн хүлээсэн. Түүнийг сорж үзэхэд онгодгүй
жинхэнэ бөө биш байсан. Тэр бол авангар зантай, башир аргатай өчүүхэн муу боол. Ол зашгийн төлөө олон түмнийг мөнхруулсан зайлтан муу нохой гэд хорчиг зайранд тохиосон гай түүтгэр бүхнийг дурдав. Гэтэл хасавчны дээхэн сууж байсан дуганч лам "Юулын гизгэнсэн гулган мишийн хушигнаг дулаана гэдэг болжээ" гэд тэсгэлгүй амаа даран хөхрөв. Гэрт байгсад түүн рүү хилэн халиав. Цорж лам алгаан хавцран наминчлан залбирч "Хийсэн хэрэг эзэн тэмцэнэ. Хэцийн усан гуцгаан тэмцэнэ гэдэг. Манай алтан зуу бурхан ноднон гэнт гээдрав. Юунжиг болов гэд өмөлдөв. Манай мэргэн зурхаач төлөг буулгаад өөр күмнэн гарт байна. Көөлдлгөө орх. Хэц ташуугаас өөрөө олдно" гэж айлдсан юм. Сарын хойхон уул огчноор хой харуулж явсан хөвөн олоод бидэнд авчирч өгсөн. Бурхан заларсан ууланд олзод хайрхан нэр хайрлаад тахиж тайдаг болсон билээ. Бурхан хулгайлсан тэтрүү эдгээдийг олж өгсөнд гэл айлаа гэвэ. Бодон толоор нутгалдаг малчин айлын хөвөн хой хариулж явахдаа боруулын энгэрт цэгэн шувуу өдөр бүр нэгэн чулуун дээр суухыг ажаад сонирхон үзэхээр шийджээ. Хөвөн нэг өдөр хөнгөн хөлтэй моройроо жиргүүлэн очиход шувуу сууж буй хойн чулууны оёорт нэгэн алтан бурхан байхыг олж үзжээ. Ураалан давин ойртох гэсэн боловч мөрөөх цэгэн шувуу жигэр дуу гаргахад баахан цочоод малиагаан дээр өргөн "Арил цаашаан" хэмээн хайхирсан боловч шувуу огт хөдөлсөнгүй гинэ. Гайхсан хөвөн цагт орно эгэн гэртэн очиж аавдаа хэлжээ. Түшмэл "Махчин үлдэм бэлтрэг намайг даапалж байх шив" гэж хоймсон бодоод гуйлан гаанстай тамхиан угсруулан сорж хүлгэлзэн сууснаа. "Танай лам хувргууд норчин жамбуулыг дахин бороо оруулдаг. Тэнгэр хилэгнүүлэн өөрт дургүй хүмүүсээ дайрлагад өртүүлдэг гэж өчсөн" хэмээн хэлээд өлөн цөөвөр чоны нүдээр цоргин ширтлээ. Цорж лам өчүүхэнч халирсангүй. Зандан эрхээ эргүүлэн майн тоолох зууран. Халахын 7 хошууны үеэс хаан уул норчин чамб хатан ус өгийн нуурыг тахин хур бороо гуйдаг. 93 мөрөө хийдэг ёсон бий. Манай хийдэд цагаан морьтой норчин чамб хайрхны эзэн сахиус. Хөх бух хүлгэлсэн өгийн нуурын савдаг шивдгийн шүтэн хөрг залаатай буй. Монгол хүн уул ус тахиж хүн хорлдог ёсон үгүй гэд хойн шарнуудын жирмэлгүй халиав. Заргаж түшмэлээ боддол давтан гаанса дахин нэрвэ. Түшмэлтэй ташлан сууж байсан лүбж цэргийн хувцастай манж ноён "Танай хийдэд богцтой зүйл хадгалдаг гэсэн түүнийг үзэж болох уу?" гэлээ. Үүнийг сонссон заргаж түшмэлийн нүдэн сэргээд ирлээ. Уляастай дах амбан сайд Өөлдүүд галдан бошготхааны шүтэн эд зүйлийг нууцлан хадгалдаг гин. Түүнийг олж аваад тэнгэрт тэтгэгдсэн хаанда өргөн баривл их шан харамж хүртэж өндөр хэрэгм зэргээр шагнуулах гавьяатай гэж ярьж байсныг санав.
Соржилам огтхонч сандарч тэвдсэнгүй алгуур тайван босч. Эрхэм дээдэс та бүхэн манай шүтээний босгомчаад морилон халиана уу гэлээ. Манж ноёд түшмэд Соржиламыг дагалдан шүтээний сүмд оров. Гонгорваад залсан алтан зуу бурханд тэд ёс төдий мөргөөд хойш ухран зогсов. Соржилам олон бурхад игнүүлэн залсан эрен нүртэй үхгийн тагийг нээж түнтгэр ширэн богц гаргаж ирээд задлахад дотроос нь өвөр бүрээ бишгүүр ганлан хонх дамар цан дунгар яачил зэрэг хөгжмийн цэмсэг шашны зан үйлийн эд гарч ирсэнд нүдж ирмэлгүй харж байсан манж ноёд түшмдийн урам хугарав бололтой хар цагаан дуугарсангүй. Хор шарн хөдөлж эгдүүн хүрээд байсан заргаж түшмэл төрүүлэн ам нээж. Соржилам та эдгээр хөгжмийн зэмсгийг нандинан нууцлан хадгалахын учир юу вүлээ? Гэж төнхөн асуулаа. Ойрдын шажны их багш заягэгэний эдэлж хэрглэж байсан зүйлс юм аа. Ил тавихаар өдүүрэн гаргах гэсэн элдэн банд нар оролдож сандаачих гээд байдаг тул ийн далд хадгалдаг болоо гэд алгаан дэлгэв. Үгдэн шүүгдээд арга мохорцсон заргаж түшмэл албатуудаа дагуулan ууртаагаар гарч олов. Гадаа гань сарын эд дундын наран магшин гийж наджир халуун ноёлох ажээ. Найр ихтэй хэргийг хэрхэн шийдэх арга зам мухардав. Манжийн төрийн эсрэг тэмцэж байгаа нохой толгойт өөлдүүдийг улаастан амбанд мэдүүлж хошууг нь манж түшмлэр захируулж өөрсдийн их гүрний уудан нутгаар дашийн будаа шиг цацж орхиулъя хэмээн дотроо хорсон занав. Хаа холоос зорж ирээд хэрэгэн бүтээж чадаагүйдэн уур цуглан дэвэрч царайн зэхийсэн заргаж түшмэл манж цэргийн ноёнд хандан бөөгийн модны дагуу байнгын эргүүл гарга. Өөлтийн хийдэд гэтэйч суулга. Хэзээ нэгэн цагт хэргийн зангилаа тайлагдах болно гэж захирангуй хэлээд хаан сан түрийнээсээ суглав. Хэрэг зарга шүүсэн манж түшмэл хагасарын эргээнд бужигнуулж угаад буцлаа гэсэн бачин мэдээ сонссон бүх дугар хөвчийг орхин бүрүүлэн гэгээ тасрах үед итгэлт хоёр нөхрийн хамт бууж ирэв. Одоо хашир хинамгаа хөдлөхгүй бол болохгүй нэ гэж өөртөө шивнээд гутлынхаа төрөө рүү гараан шургуулж бөөгийн модны хөлд хонголсон олон хятад манж хүний зулай цоо хатхан эрлэгийн оронд илгээсэн цустай хулсан шороон лавхан хийв. Хөдөрч хэрэгвийтэй бяр тэнхээтэй овсгоо самбаатай бухноолдонд олонтой шивгэлсэн дорилгийг хошуу ноён дэргэдийн хяа болгох санаатайгаан дуулгахад сөөрглөн явах зантай идлэг залуу. Ноёдын ануурчин болохоор нохойн сангарцаг бол гэдгийг гэж хэлээд уян дээрээс нь эсгэрүүлэн оджээ. Ойрдын мэрэгэн даш гэж алдаршсан домогт мэрэгэн харваач Баатар эрийн удам бүх дугар өстө дайсны өрийг өрлөж өвдгийг цавчиж явсан цуутай дээдсийнх нь халуун цус буцлан яваа идэрмэг эрвлээ. Мэрэгэн дашийн үр удмыг амьдаар нь булж голомтын самарсан манжуудад хоймсон өөрийн чадах хэрээр өшөө ташаан авна. Дайны хөлд ширвэгдсэн ойрдууд уван цун явсаар төв халахын нутагт ирээд ядарч зүдэрхийн туйлыг үзэн гаруй таад гүжир цагийг давсан гэдэг. Хөндөй талаас зээр намнаж хөвчт тайгаас буг гахай сайл зангаар шорлон алж намар тарвны ичээ ухаж өгийн орхноос загас говчуурлан
өвлийн цагт сүгжийн мах идэн амь зууж байсан үе бий. Манж түшмлийг буцснаас хойш жилэн долгой дахь манж цэргийн хош актыг уулгалан хөөх, зэр зэвсгийн эвдэн сүйтгэх, тариан талбайг нь шатаах, мал оруулж гიშгүүлэх, ганц нэгээрээ яваа манж цэрэг, бүл цөөн манж түшмэл хятад иргэдийн амь насыг хороох, эд хөрөнгийн тон дээрэмдэх, хягуугаан гаргах явдал тасарсангүй. Амь сүйдсэн хар иргэдийн зулайн цоорч өгтгийг нутгийн хүмүүс тэнгэрийн гисгэл хэмээн ханьцуу нуруунд бүгж, өвөлдийн овоонд мөргөж, зориг золбоо, хямар сүлдээн сэргээдэг бүх дугар төмөр цоргын экэнд төгрөг бодон тогтнаа. Төрөл садан байвчиг төгөөлж ядаад ядарнам хэмээн сорсын уртын дугаа дуулан морин дэл дээр хийсч явах болов. Эрийн гурван мөрөөнд ойрдын домогт баатар галдмаагийн эр зэрэг алдар гавьяаны тухай хууч яриа домог түүх түүнд урам зориг нэмэх болгоо. 2 дугаар хэсэг төгсөв.